Watching the video that you sent. За hi guys тэргэл байна. Тэгээд энэ дугаараараа та бүхэнтэйгээ 2020 онд нийтдээ уншсан номнуудынхаа талаар тодорхой хэмжээний баг мэдээллийг өгье гэж утсан. Ягаад тэгэхээр мэдгүй ягаад чинь 2020 он надад маш ихээр нөлөөсөн юм байлаа. Би яг одоо 2020-оос өмнөх онуудад тэр чигт нөлөөсөн юм. Номд ерөөсөө дуртай байгаагүй. Тийм дуртай байгаагүй. Ягаад чинь ингээд уншдаггүй гэрээр ингээд бас номнууд байдаг ерөөсөө нээж хардггүй тийм байсан. Тэгээд 2020 онд ягаад чинь амар ном дуртай болсон. Энэ бүхний шалтгааныг бодож олсон л доо. Тэгээд эцэстээ яг юу байсан бэ гэхээр надад бэлгэн ном ирсэн. Яг гэр бүлийнхэн маань надад ном бэлгэлсэн. Би яг за ер нь те би ягаад ер нь ном уншихгүй гэж бодоод тэгээд ингээд уншсан. Тэгээд ягаад ч надад маш их таалагдсан ингээд тэгээд ном уншаад сууж явах тэгээд тэр ном ирүүлж байгаа магадгүй ингээд яг үг бүрийг ойлгоод тэрнээс ямар нэгэн зүйлийг мэдэж аваад байгаа надад амар таалагдсан. Миний хувьд яг номтой анх юм биш танилцчихлаа. Тэгээд яг багтаа бол нэг хэд номнуудыг бол уншиж ийсэн. Тэдний ихтэй яг юм юу гэх юм илүү 70 ертөнц гэх нэг тийм сүртэй тийм контентыг агуулсан тийм номнууд байсан. Тэгээд яг 2020 оны одоо 1 сарын 1-нд те 12 сарын 31-нд юу болсон бэ гэхээр манай гэрийнхэн надад Харизм гэдэг номыг бэлгэлсэн. Тэгээ Olivia Fox Cabin гэдэг хүний Харизм гэдэг номыг бэлгэлээ. Тэгээ би энийг анх уншиж эхэлсэн. Тэгээ ерөнхийдөө бол би яг юунд дуртай юм бэ гэдгийг яг энэ хүн номноос бол мэддэж гэх юм уу мэдэрч ингээд цааш эхэлж исэн. Тэгээд хамгийн эхлээд бол яг энэ харизм гэдэг номны талаар ярихыг хүслээ. Тэгээ хайлттай бол дуртахад ер нь бол бүгд харизм гэхийг бол мэдж байгаа байх. Одоо нөгөө хүнийг өөртөө татах чанартай. Ингээд одоо юу гэдэг. Ер нь бол ингээд бусдын хүндэтгэлийг хүлээж ингээд өөртөө татах цоошин шинжлэх ухаан гэж энэ хүн номон дээр одоо тодтогч өгсөн байдаг. За энэ хүн номын одоо гарчгуудынх нь хүрээнд бол одоо харизмын талаарх ташаа ойлголтыг хаалъя тий. За мөн харизмч зам төлөв анхаарлаа бүрэн хандуулах хүчрэх байх, халуун дотн мэдрэмж төрүүлэх. За ингээ харахад ер нь л бидний одоо хамгийн одоо ингээд Instagram дээр магадгүй follow гэдэгтэй ингээд үгдийг сонсдог бидний ингээд айдол тийм хүмүүс бүгдээр нь маш харизм сайтай хүмүүс гэдэгтэй ингээд ягаад ч тэр хүн ингээд гэрэлцраад байгаа юм шиг тэр хүн л ингээд амар мундаг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ бүхэн яг эцэстээ зөвхөн харизм байсан тэр хүн амарсан харизмтай за тийм байсан байгаа. За тэгээд цаашлаад бэрхшээлийг давах, харизм сэтгэлгээг бий болгох, харизмын хэв маяг, харизм анхны сэтгэлдэл ярих, сонсох урлаг, биеийн хилэмж. За энэ дэр ерөнхийдөө бол одоо ингээ харж байхад дандаа хүнээс гадагшаа гэж хэлдэг те. Хүнтэй ярьж байхдаа за мөн одоо ойлголцохдоо яг ямар зүйлүүдийг ашиглавал илүү харизмтай байх юм бэ гэдэг тэм зүйлүүдийг бол харуулсан байна. За тэгээд ихтгэл тавихтаа харизмтай байх, за хямралын үед харизмтай байх. За тэгээ мөн харизмтай амьдрах гэдэг гачуудын дагуу явсан байна. Тэгэхээр энэ номноос ерөнхийдөө миний хувьд юу хэлж авсан бэ гэхээр за хүнтэй ярилцахдаа за мөн одоо ярилцахтаа ч биш. Ер нь бол цаашдаа ингээд хүнтэй ерөөсөө яриаггүй мөртлөө ягаад чинь тэр хүний ингээд биеийн байдал те одоо магадгүй чамаас өөр хүнтэй харилцаж байгаа тэр одоо ярианы одоо тэр ярьж байгаа байдал за мөн одоо яа тий зөвхөн одоо харагдах биш. Одоо юу гэх аль нэг одоо Facebook-ийн comment ч юм уу эсвэл за магадгүй story-нууд ч гэж болно те гэх мэтлэн одоо social ертөнцтэй яаж одоо харилцаатай байх вэ гэдэг талаар илүү их одоо сурч мэдсэн. Тэгээд замун миний амьдралдаа одоо маш хэрэгжүүлээд явж байгаа тийм одоо ном болсон. Тэгээд үүний талаар бас би дараагийнхаа контентуудад оруулъя гэж бодлоо. Тэгээд энэ номыг бол энэ хүрээнд тэгээд түр хаяа. За дараагийн ном болохоор 365 өдөр тэр чигээр аз жаргал гэдэг юм байна. За нөгөө сэтгэл судлаач Наранбаатрын одоо бичсэн ном байгаа. За энийг болохоор анх яг Сүхбаатар дүүргийн шилдэг 300 хүүхдэд ихтгэл тавиад тэгээд тэрнээсээ бууж өгч явах тухайн хүүхдүүд надад яг энэ номыг өгч ийсэн. Баярлаа гэдэг. Тэгэд ягаад чи энэ ном надад амар үнцэнтэй ном биш санагддаг. Ягаад чи би хүнд ингээд те тодорхой хэмжээний зүйлийг бэлэглээд түүнийхээ хариуд ингээд ном авсан манад амар үнцэнтэй байсан. Тэгэд ингээд яг энэ номыг уншиж хахад хүн яагаад ч энэ ингээд одоо та бүхэн хэрвээ яг одоо миний намайг одоо мэддэг бол те одоо be positive гэдэг хаштагийг маш их ашигладаг байгаа.
Ягаад ч юм зүгээр амьдралаас маш их эерэг хандлагыг харахыг маш их одоо хүсдэг, хүлээдэг тийм хүн болж ирсэн. Тэгээ ягаад ч энэ номноос маш их зүйлийг бол сурсан. Одоо номын агуулгын дурдах юм бол болцшгүй одоо хайрал, эрхэм нандин гэр бүл, аз жаргалтай байх, одоо зуршлаа хөгжүүл, бусдад сайнаар ханд, ийм гэж хэлээрээ. За гих мэтчлэн дандаа ингээд эерэг зүйлүүдийг агуулсан ном байгаа. Тэгэхээр энэ номноос би ягаад ч юм эерэг байх ёстой тий. Яг нь хичнээн бидний амьдрал одоо сөрөг одоо асуудлууд бол зөндөө тулгарна. Гэхдээ тэр болгонд эерэг байх ёстой. Эерэг хандлагыг гаргах юм бол чи эерэг зүйлийг бол хардаг. Чи эерэг зүйлийг л олж авдаг тий. Хүнд ер нь бол яаж хандна одоо юу тарин түүнийгээ хураана гэдэг шиг хүнд яаж хандна чи тэр хүнээс ямар хариулт авах бол өөрөө ингээд цохон одоо бий болгож идэгөө гэдэг тийм үг хүртэл байдаг. За тэгэхээр энэ хоёр дахь ном бол одоо энэ 365 өдөр тэр чигээр яаж шагаал гэдэг ном байла. Энэ амьдралыг бол маш их бас өөрчилсөн ном. За энэ хүрээд ерөнхийдөө би яг ямар одоо ном дуртай юм бэ гэж бодсон. Ягаад чинь тэгэхэд бол илүү одоо юу гэх юм. Хүн болгол өөр гэсэн дуртай номын одоо категори байдаг те. Салбар гэх юм уу. Тэгэхээр одоо зарим нь уран зохиолын ном унших дуртай. За зарим нь одоо магадгүй шинжлэх ухааны ном унших дуртай. За гих мэтчлийн зөндөө олон төрлүүд байдаг. Тэгэхээр миний хувьд бол илүү одоо нөгөө хөв хүний хөгжлийн талаар илүү ном унших дуртай юм байлээ. Энэ бүхнээс ерөөдөө үзэхэд бол ер нь бол өөртөө тийм одоо дүгнэлт хийсэн байгаа. Тэгээд дээрэс нь хөв хүний хөгжил дотроос илүү бизнесийн удирдлагт ч магадгүй те яг бизнес чиглэсэн за магадгүй стартап гэдэг ч юм уу яг энэ талаар маш их одоо судалж одоо сонирхдаг тийм хүн юм байлээ. За тэгэхээр дараагийн ном маань юу байсан бэ гэхээр тарих угаах урлаг гэж байгаа. За энэ ном ер нь бол манай одоо найзууд төрс өдрөөр бэлгэлж исэн. Хид хид ном одоо нэгсэн намайг ингээд номын үзэсгэлэнд авч яваад тэрлэжээ те төрс өдрийнхөө бэлгийг ингээд ном ахуулъя гэж би бас өөрөө санал тавиад тэгээд ингээд очсон байгаа. Тэгээд манай найзууд надад хид хид яг тухайн өдөр яг хид хид ном авч өгч исэн. Тэгээд тэрнийх нь ерөөд бол хаан ихний ном буюу тарих угаах урлаг гэж байгаа. За энэ маань юу гэхээр та бүхэн ерөөдөө манай YouTube channel-ыг бас харсан бол би бас өмнө энэ номны талаар тодорхой хэмжээний их зүйлсүүд ярьж исэн. Энэ маань юу гэхээр хүнтэй яг яаж ярих вэ те? За мөн одоо харизмт байдал гэдэгтэй адилхан. За мөн харизмт байдал. За тэгээд 365 өдөр тэр чигээр аз жаргалаа гэдэг хоёр номын дээрээс ерөөдөө үндэслээд яг ингээд одоо хүнтэй яаж дийл хийх вэ те? За мөн одоо хүснээ хүртэх жор гэж энэ одоо номон дээр яг бичсэн байдаг. За тэгээд энэ хүн одоо номны агуулгыг өөрөхдөө хэлэх юм бол арга зал хэрэглэх, ятхан итгүүлэх, дүр төрх үл одоо үзэгдэгч хүчин зүйл, бусдын нэр хүндийг ашиглах, түүх хөрнөх чадвар, хэрхэн мэрэгжилдээ эзэн болох вэ? За гих мэтчлэн ингээд маш олон тийм төрлийн сэдвүүд байгаа. Та бүхэн өөрөхдөө анзаарсан бол дандаа л нөгөө communication те харилцаа талдаа яаж илүү win одоо ялтыг авчрах вэ гэдэг тал дээр илүү төвлөрсөн ном гэж бол харсан. За тэгээ энэ номноос бол маш их тийм зүйлийг бол сурч авч мэдсэн. Яг яаж нэг хүн одоо тухайн хүнтэй яг ярихдаа тэр хүн яг юу хүсэж байна? Тэр хүнд одоо хүсэж байгаа зүйлийн чи яг юугаараа одоо нэгсний олгож чадах юм бэ гэдэг зүйлүүдийг бол энэ номоос олж авсан байгаа. За тэгээд энэ бол миний яг хамгийн хурдан унш дуусгасан ном энэ. За би хараатгыг 260 хуудастай ном байна. Би энийг 2 өдөрт дуусгацсан. Тэгээд яг хөдөө орон нутгаар нэг томилтоор явдаг өдрөө дуусгасан байгаа. Тэгээд надад л би энэ номыг ядсан 2 3 уншсан. Тэгээд амар их зүйл сурсан. Тим ном болж таарсан. За тэгээд дараагийн ном болохоор за бид бүхний за мэдхээр стартап одоо энэ ертөнцид маш одоо том нэр хүндтэй Peter Thiel гэж зохиолч байгаа. За тэр хүний Zero to One гэдэг ном байгаа. За энэ ном бас адилхан манай найзууд юун дээр төрс өдрийн бэлэг болгож авч өгч ирсэн. За тэгээд энэ номон дээр болохоор англи ном баггүй. Тэгээд англиар уншаад ойлгосон. Тэгээд бас контентуудаас нь ерөнхийдөө бол ингээд 94 одоо чаленж хийцгээе те. Тэгээд нөгөө party like 1999 оны bubble .net-ийн bubble болж исэн тэр үеийн тухай бас за тэгээд бүх одоо аз жаргал бүх компаниудын аз жаргалууд бүгд өөрөө гэх мэтчлэн ингээд яг юм стартап за тэгээд дээрс нь бизнесийн салбарын маш олон зүйлүүдийг энэ дээр агуулсан тийм амар одоо great те маш сайн ном болж чадсан гэж бодсон. Тэгээд энэ номон дээрээс би ерөөхдөө юу сурсан бэ гэхээр яаж одоо яг
0 to 1 байх юм байна те. Хүн одоо тэгдэж шүү дээ. За би өнөөдөр тэг байлаа гэж бодъё. Тэгэхэд би өнөөдөр тэг байсан ч гэсэн би ирээдүйд 100 болно гэж хардаг те. Би магадгүй 1000 болно гэж хардаг. Гэхдээ чиний өнөөдрийн яг хийж чадах зүйл чинь 0 to 1 л байхгүй те. Чи тэгээс 1 рүү тийм чи одоо нэгээс 100 руу тэмүүлж нэгээс 1000 руу тэмүүлж чи яг нэгээс 2 руу очино те. 2-оос одоо 100 руу тэмүүлж 2-оос 3 руу очино гэх мэтчлэн маш бага алхмыг бол хийдэг. Хүний угаасаа одоо юу гэх юм алхам бол мэдээж бага байна. Тэгээд дээрээс нь нэг хийх чадамж нь бас юу илээ гэдгээ бодох хэрэгтэй. Бид нэг ингээд амар том зорилго тавиад түүнийхээ төлөө араас нь тэмцэж чинь гэдэг бид нар өөрсдөө амар ингээд мотивацжуулдаг ч гэсэн бид нар стресс менежмент байхгүй учраас ингээд унцдаг. Тэгэхээр яг энэнийг маш ойлгуулж чадсан. Тэгээд дээрээс нь бизнестэй амар холбож чадсан ном болохоор үнэхээр гайхалтай ном болж чадсан гэж одоо хэлж болох нэ. За тэгээд дараагийн ном болохоор за энэ бас мөн адилхан 0 to 1-тэй адилхан. Гэхдээ юу байсан бэ гэхээр энэ бол стартапын одоо библ гэж ярьдаг. Маш олон одоо залуу одоо энтерпренеуд одоо технологийн салбарын маш олон том хүмүүс бол энэ номыг бол маш их одоо recommendation хийжсэн дээ. За тэгээд харах юм бол энэ бол дэвшилтэд стартап буюу lean стартап байна. Тасралтгүй инновацийг ашиглан хэрхэн богино хугацаанд бага зардлаар амжилттай бизнес босгох гарын авалгаа гэдэг юм гарчигтайгаар энэ хүү ном маань эхэлж байгаа. За энэ хүү ном дээр ерөнхийдөө одоо энэ номыг бол өстой хидж унших ном санагдсан. Тэгээ би нэг бол одоохондоо яг нэг уншчихад байгаа. Яг өөр тавсан номнуудаа айдсан дуусгаад энэ номыг бол дахиад нэг 4-5 удаа унших гэсэн тийм зорилготой бол байгаа. Та бүхэн ерөнхийдөө гарчгийг нь бол танилцуулаад бас нэг хэлье. Юу вэ гэхээр алсын хараа. За чиглүүл. За энэ бол дандаа том сэдвүүд, за мөн дэд сэдвүүд нь байгаа шүү. Алсын хараа, чиглүүл, хурдсаг гэдэг тийм 3 дэд сэдвтэй, 3 хэсэгтэй. За мөн дотроо болохоор эхэл, тодорхойл, суралц, турш. За чиглүүл гэдэг хэсгээр өсрэлт, турш, хэмж, хазай. Хурдсаг гэдэг хэсгээр багц, өсөлт, тасан зохицол, шинжилэлт, төгсгөлийн үг. За хөдөлгөөнд нэгдэх тон гэх мэтчлэнгээ. Маш гайхалтай ном болж чадсан гэж харж байгаа. За энэ номон дээр бол дэлхүү одоо кейс ярьдаг. За ийм компани ингэж гараад ингэж байсан байна. За ийм компани ингэж гараад ийм зүйлд одоо ийм амжилтанд хүрсэн байна. Тэдэн дөрөвний одоо мөнгө санхүү босгож чадсан байна гэдэг тийм гайхалтай ном байж чадсан. За энэ номыг бол одоо за үнэхээр нэрээ миний яг favorite friend те яг хамгийн одоо сайн ном гэж бол хэлж чадхаар тийм хэмжээний ном болсон гэж бол харж байгаа. За тэгээд дараагийн ном бол за бид бүхний сайн мэдхээр өнөөгийн одоо хамгийн өндөр цалинтай CEO дэлхийн хамгийн өндөр цалинтай CEO бусдаараа бараг 250 сая долларын бараг тэргуунд гарсан Elon Musk гэдэг юм байна. За энэ хүний Elon Musk Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйд бүтээх нь гэдэг номыг бол уншиж байгаа. За энэ ном дээр ирэхдээ юу гардаг вэ гэхлээр мэдээж одоо энэ хүний яг амьдрал дээр бусдаас ямар өөр байсан, ямар амжилтанд яаж хүрсэн гэх мэтчлэн маш олон зүйлүүдийг бол угсаал энэ хүний ном юм чинь энэ хүний л одоо амьдралаар бичигдсэн байх нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хүнээс яг юу сурсан бэ? Илүү яг ингээд энэ номыг яг уншаад ингээд нэг сэдвийн юм уншаад дуусгахлаар амар мотивацлагдчихдаг. Ягаад ч юм бэ ингээд би магадгүй те дараагийн Марк Цукерберг те одоо юу гэх Elon Musk гэдэг шиг яг тэр мэдрэмжийг ингээд авдаг яг ингээд гайхалтай бас тийм ном болж чадсан гэж бодож байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор одоо Монголын одоо SMS стартапын захирал зол жаргал ихч байгаа. Зол заяагч юу тий. Зол заяагч байгаа. За тэрний болохоор гарааны бизнес эхлүүлэх хөтөч гэдэг ном гарсан 2020 оны 10 сарын 16-нд. Тэгэхээр яг энэ хүү одоо ивент дээр очиод гарын үсгийн зориулаад яг энэ номыг авч ирсэн. Тэгээд энэ ном болохоор зүгээр яг хоёр одоо газар нийлээд энэ номыг бүтээсэн. За энэ ном ерөөхдөө одоо юу гэдэг те залуу хөдөлмөрч эрхлэлтийг дэмжих төслөө гэдэг тийм хүрээнд явсан. За тэгээд яг энэ номон дээр стартапыг яг үүсгээд яг одоо нэг гадаадын маш олон culture одоо соёлоос те ингээд стартап гэдэг бол ийм юм аа гэдэг ингээд томьёолцсон маш олон тийм тэмдэглэл одоо хөтөч те тийм номнууд бол гайдбуукнууд зөндөө байдаг. Тэрийг Монголын хөрсөн дээр ингэж буулгаад за яг одоо бидний тэ өнөөдөр ингээд стартапыг явж байгаа ингээд технологийн инновац гэдэг явж байгаа хүмүүст маш тохирсон тийм ном болж чадсан гэж бол харж байгаа. Тэгээд энийг энэ зөвхөн яг ном биш те илүү ингээд
одоо нэг хэсгийг уншаад түүнийг яг ингээд ревю хийгээд одоо дүгнэлт хийгээд өөрийгөө бичээд гэх мэтчлэн тэмдэглэлтэй бас ингээд явдгаараа илүү давуу талтай юм шиг санагдсан. За тэгээд дараагийн ном болохоор номын баяр дээрээс авсан нөлөөлөл гэдэг ном Influence гэдэг. За энэ бол доктор Роберт Чалдини гэдэг хүний ном байгаа. За энэ бол бас нөгөө нэг тарих угаах урлагтай мөн төхөө. Гэхдээ энэ одоо утга агуулга нь илүү тийм сайн болсон гэж санагдсан. Яг ч энэ номноос амар хэм зүйл сурсан. Тэгээд энэ номыг одоо уншаад яг өөрт хэрэгжүүлэх зүйлсүүд бас амар их байсан. Тэгээд та бүхэндээс одоо гарчхийг хэлэхэд бол нөлөөллийн зэвсэг, одоо харилцан туслалцах, аягны хариу өдөртөө актны хариу жилдээ, за амлалт ба тууштай байдал, сэтгэлээр наадагч бяцхан чөтгөрүүд, за бусдын батламж таалагдах үе, эрх мэдэл, хомсдол гэх мэтчлийн зүйлүүд байгаа. Энэ одоо номны хүрээнд бас энийг илүү дэлгэрэнгүй ярмаар санагдлаа. Юу вэ гэхээр за нөлөөлийн зэвсэг гэж хэлж байна те. Тэр маань юу гэхээр яг одоо нөгөө бидний өмнө ярьжсэн харизм, тарих угаах урлаг гэх мэтчлээ. Яг энэгээр яаж одоо нэг нөлөөлөх вэ гэдэг талаар илүү явсан байгаа. За дараагийн хэсэг нь харилцан туслалцах. За энэ бол ойлгомжтой. Яг ингээд чи тухайн хүнээс юу авмаар вэ? Тодорхой хэмжээний чи зүйлийг өгөх ёстой гэдэг тийм зүйлийг бол ярьдаг. За тэгээд цааш нь амлалт ба тууштай байдал. За энэ бол ойлгомжтой байх. Бусдын батламж гэж байгаа. За энэ маань юу вэ гэхээр за хин нэгэн одоо улсын хурлын гишүүн магадгүй. Тэр хүнийг чи таньдаг байлаа. Тэгэхээр тэр улсын хурлын гишүүн намайг явуулсан юм аа гэхлээр энэ бол бусдын батламж болчихж байгаа. За таалагдах үе гэдэг бол одоо нөхөрсөг хулгайч гэдэг тийм тодтолтой бичсэн байгаа. За тэгээ эрх мэдэл хүндэтгэн дагах үе, хомсдол бол цөөний дөрөв буюу одоо за манай тэр бараа тэдэр үлдээ одоо тэтгэн шигээг үлдлээ та бүхэн яраарай гэдэг тийм одоо слогнуудыг бол бид нар амьдралынхаа мөчлөгт бүх одоо хорон зайд бол харж ирсэн байдаг байгаа. Тэгэхээр энэ ном бол одоо юу гэх юм яг юм сейлс хийдэг одоо худалдааны тийм хүнд маш хэрэгтэй ном гэж бол хэлнэ. Тэгэхээр энэ ном уншаарай гэж зөвлөх байна. За дараагийнх ном болохоор Сайнаас агуу дэвшхүү. За энийг яагаад энэ номыг авсан бэ гэхээр CEO podcast гэдэг миний бас сонсдог подкаст байгаа. Энэ маань юу гэхээр дөрвөн газрын дөрвөн захирал нийлээд за тэгээд тэр зүрх нийлээд яг энэ номыг бас санал болгосон. Тэгээ энэ номыг уншаад бас надад бас гайхалтай мэдрэмж төрсөн. Энэ маань юу гэхээр яг ч юм нэг яг бид нар өмнө те одоо юу гэх 0 to 1 дэвшилтэд стартап за тэгээд дарааны бизнес эхлүүлэх хөдөлгөх мэтчлийн номнууд ингээ уншаад явж байгаа. Тэгэхэд энэ дэр ингээ дандаа нөгөө нэг юм жижигхэн санааг ингээ том болгох магадгүй те. Тэгээд үүнийхээ гадна том одоо компаниуд яаж одоо яг үнэхээр сайн компаниуд бол зөндөө байдаг те. Сайн гэж хэлэх компаниуд бол зөндөө байдаг. За магадгүй орлого ашиг за 2 нугалдаг 3 нугалдаг тийм компаниуд бол зөндөө байдаг. Гэхдээ яаж агуу болох вэ гэдэг тийм номыг одоо ухагдхууныг энэ ном бол агуулдаг гэсэн үг. Тэгээ сайнаас агууд дэвшгүй гэдэг бол угаасаа нэрнээсээ ойлгомжтой байгаа бох те. Яг одоо яаж одоо агуу төвшөнд хүрэх вэ гэдэг тийм агуулгыг харуулсан ном байгаа. Сайнаас агуу дэвшгүй ягаад зарим компани гайхамшигт үр дүнд хүрч чаддаг харин зарим чаддаггүй вэ гэдэг тийм асуултын доор энэхүү ном бол бичигдсэн. За тэгээ энэ номыг ерөөхдөө уншсанаар бол яг бас стратегийн ямар чиг баримжаа ерөөхдөө өөрөөсөө одоо өөрийнхөө компанид хэрэгжүүлж болох вэ? За мөн ямар компани олж ямар компани одоо маш том зүйлийгээ зөөлж одоо ашигт одоо хүрдэг вэ? Ямар гүйцэтгэх удирдлага байх ёстой вэ? Тэ? Яаж одоо хүмүүсийн менежмент хийх вэ гэдэг талаар илүү ажиллаулж чадсан, илүү тархийг маань ерөөхдөө зовоож чадсан тийм ном болж чадсан. За тэгээд 2020 оны сүүлийн уншсан ном бол Harvard Business Review-гийн 10 одоо унших ёстой 10 сэдвээ тийм одоо номын категорийн хүрээнд стратеги гэдэг тийм номыг бол худалдаж авч уншсан байгаа. За энэ номыг авахын тулд нөгөө аз хур номын нөгөө худалдаан дээрээс очиж амар удаан очирлож бараг 2-3 цаг очирлож авсан 3 номын нэг нь байгаа. За тэр номнууд нь бол одоо 2021 онд уншиж дуусгана гэж тавьсан байгаа. За энэ номыг ер нь бол миний яг сонсохыг хүссэн. За тэгээд нөгөө яг амьдрал дээр буулгаад хэрэгжүүлнэ гэж ярьдэн шүү дээ. Яг ингээд гарын зэвсэг болгож ашигладаг. Яг тийм одоо маш тийм гоё одоо ухагтхуунтай тийм номнууд бол гин яг тийм ном бол яг энэ ном бол байж чадсан гэж бол харж байгаа. За энэ маань юу вэ гэхлээр яг стратеги гэж юу юм бэ гэдэг тийм байгаад ч амар сонирхсан. Ягаад гэвэл өмнө одоо
стартап номнуудыг уншлаа. За тэгээ сайнаас дагуу дэвшгүй гэдэг номыг уншаад тэнгуүтээ ер нь яг энэ зөв стратеги гэж юу юм бэ гэж бодонгуудаа стратегийн ном бол авч ирсэн. Тэгсэн чинь энэ номон дээр болохоор стратеги гэж юу вэ гэд Майкл Ли Портерийн одоо стратегийн одоо тийм менежментийн агуу одоо том эрдэмтэн одоо Харвардын багш хүн шүү дээ. Тэгээ тэр хүний стратеги гэсэн тодтголыг ерөнхийдөө энэ ном дээр оруулсан байгаа. Стратеги тодорхойлох өрсөлдөөний 5 хүч гэдгийг бол оруулсан байна. За мөн компани алсын харааг тодорхойлох, бизнесийн моделийн шинжилэл, хөх тэнгисийн стратегийг амжилттай хэрэгжүүлэх нууц. За гэх мэтчлэн ингээд одоо энэ сонирхолтой сэдвүүдийн нэг нь юу гэхээр захирлын өрөөний стратеги фронтод ажил хэрэг болох гэх мэтчлэн ингээд маш сонирхолтой сэдвүүд байсан. Үнэхээр гал гарч ирсэн сэдвүүд байсан. Тэгээд энэ номыг бас унш дууссан. Энэ номыг яг ингээд хурдан ерөөсөн уншия гэдэг. Одоо яг чинь бусад одоо номнууд ингээд уншаад ингээд ойлгох маш амархан байдаг те. За одоо юу гэдэг тэр хүн гэж жагаад ийм стратеги ашиглаад ингэжээ тэгжээ гэдэг маш ойлгомжтой байдаг. За тэгсэн чинь яг энэ ном дээр болохоор маш ингээд яг чи би амар их уншсан. Тэгээд уншаадсан. Тэгээд маш ойлгоход яг ингээд уншихаар бол ойлгомжтой. Гэтэ нэг өөртөө буулгаж авахд амар хэцүүсэн. Тэгээд тэр хэцүү байсныхаа хүрээнд хүртэл яг надад илүү үлдсэн энэ ном юм болов уу гэж бодсон. За тэгээд тэгэхгүй ягаад чи энэ номоос амар их зүйлийг сурсан. Тэр гайхалтай ном байж чадсан. Тэгээд дараагийн бас Harvard Business Review-гийн унших ёстой 10 сэдв гэдэг энэ категориос бас дараагийн номыг худалдаж авч уншнаа гэж бодож байгаа. Тэгээд 2020 онд ер нь бол яг ингээд харахаар би шал одоо гин өөр ертөнцтэй болсон байна. Яг чи ном унших дуртай болсон байна. Тэгээд ингээд тэрийг та бүхэндээ хуваалцах те ингээд амар сонирхолтой болсон байна. Тэгээд өөрчлөгөө илүү өнгөрсөн жил байлаа гэж бол харлаа. Тэгээд энэ хүртэл ерөөхдөө сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа контент, дараагийнхаа ингээд номнуудын талаар ингээд ревю хийхэд та бүхэн бас сонсоорой. Та бүхэнд ойлгомжтой байх үүднээс илүү гоё дэлгэрэнгүй ярина гэж ойлгож байгаа. Тэгээд энэ болохоор яг зөв миний л ертөнцтэй би тэгтээ бас ингээд та бүхэнтэй бас өөрийнхөө яг юу мэдээ сурж байгаа, яг юу бодож байгаагаа илүү хуваалцахыг хүсэж байгаа. За тэгэхээр энэ хүртэл сонсон дахин баярлалаа. Тэгээ баярлалаа. Subscribe дараарай гэдэг лээ. За тэгээд дараагийнхаа контент дээр уулзцгаая. Тэгээд байлаа. Баяр таа.